За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн илтгэлийн сэдвэн сурагчдын сурлагын амжилтанд захим хэрэглэгдэхүүн нөлөөлөх нь гэсэн сэдвээр 11 нөлөөлөх нь гэсэн сэдвтэй 11-р ангийн координатын геометри хичээлийн жишээн дээр авч судалж үзлээ. За зөвлөм төсөөлсөн математикийн тэнхимийн багш Навчаа багш. За миний бие 45 дугаар сургуулийн математикийн багш Ганцэг байна. За агуулгын хүрээнд удирдгал, онолын үндэслэл, арга зүй, судалгааны үр дүн дүгнэлт гэсэн ийм 5 хэсгээс бүрднэ. За үндэслэл нь ер нь ковид цар тахлын нөхцөл байдалд бол технологийн дэвшил хэрэглээг хэд дахин өсгөж өргөжүүлснээр дагаад боловсролын салбарт мөн томоохон өөрчлөлт мөн шинжилэлт гарч байна. За энийг дагаад бид нар суралцагчдад тэгш хүртээмжтэй цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн арга зүй, технологи, хэрэглэгдэхүүнийг ашиглан мэдлэг олж авах, цаашид өөрийн болгон хувиргах, хэрэглээ чадвар, дадлыг эзэмшүүлэхэд бидний үйл ажиллагаа чиглэх учиртай. Иймээс хичээл сургалтын дидактик шаардлагыг хангасан захин хэрэглэгдэхүүн боловсруулж, тохируулан зөв ашиглах мөн хэрэгцээ шаардлагатай байна гэж үзсэн байгаа. За судалгааны зорилго нь бол хичээлд захин хэрэглэгдэхүүнийг ашигласнаар сургалтын чанарт хэрхэн нөлөөлж буйг судалж үр дүнд дүн шинжилгээ ийм зорилготой байгаа. За зорилго нь захин хэрэглэгдэхүүний талаарх онол арга зүйг судална. За захин хэрэглэгдэхүүн боловсруулна. За туршилтын хичээл заан, анализ, дүн шинжилгээ гэсэн судалгааны зорилготой. За таамаглалт дэвшүүлсэн хичээлд захин хэрэглэгдэхүүн ашигласнаар сурлагын амжилтанд эргээр нөлөөлнө гэсэн ийм таамаглалт дэвшүүлсэн байгаа. За сургалтын хэрэглэгдэхүүн гэж юу вэ? Сургалтын хэрэглэгдэхүүн гэдэг нь бол сургалтын явцад багш сургалтын үйл ажиллагаанд туслах зорилтойгоор зориулт бэлтгэсэн боловсруулсан хийсэн үйл зүйлсийг хэлнэ. Сургалтын хэрэглэгдэхүүн сургалтын салшгүй нэгэн хэсэг бөгөөд тухайн хичээлийг амжилттай болох бүхий л нөхцөлийг хангадаг чухал зүйлсийн нэг юм аа. За үүнээс захим хэрэглэгдэхүүн гэж юу юм бэ? Сургалтын захим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын заах аргын шаардлагад нийцсэн, дидактик шаардлагад нийцсэн боловсруулагдсан компьютер болон бусад техник технологийн тусламжтайгаар суралцагчид хүрч болох сургалтанд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүнийг захим хэрэглэгдэхүүн гэж үзэж том. Онолын үндэс нь бол Америкийн Калифорни их сургуулийн профессор Майерийн мультимедиа сургалтын захим хэрэглэгдэхүүн гэж юуг томьёолсон юм бэ? Сургалтын захим хэрэглэгдэхүүндэд ямар тавигдах шаардлага зарчмууд байна вэ гэсэн дээр үндэслэгдээд хэрэглэгдэхүүнүүдэд боловсруулсан байгаа. За эдгээр байна. За захим хэрэглэгдэхүүний шаардлага нь хүртээмжтэй байдал, үйл ажиллагаанд хөтэлдэг байдал, за олон сонголттой байх, хамтран суралцах боломжтой, хурган өөрчлөх боломжтой, сурах сэтэл төрүүлдэг байх гэх мэтчлэн ийм шалгууруудыг хэрэглэгдэхүүндээ тусгаж боловсрууллаа. За судалгааны арга зүй нь бол судалгааны төвөр нь бол юу байсан бэ? Судалгаанд 45 дугаар сургуулийн 2 бүлгийн 71 сурагч хамрагдсан. За хяналтын бүлэгт бол 11А ангийн 30 сурагч, үүнээс 19 охин, 17 хөвгүн, туршилтын бүлэгт 11 Б ангийн 35 сурагч, за үүнээс 16 охин, 9 хөвгүн, 19 хөвгүнтэй ийм 71 сурагч дээр төвөр судалгаа хийлээ. Судалгааны төвөр нь. За 2 бүлэгт хэрэглэгдэхүүн өөр. За хэрэглэгдэхүүн өөр гэдэг нь захим, нөгөөх нь цаасан хэрэглэгдэхүүнтэй. За заах арга зүй нь ижил байдлаар. Арга зүй нь ижил. Захим хэрэглэгдэхүүн дээр тавигдсан шаардлага өөрөө тавигдсан материал нь агуулга нь бодлогын сонголт нь бодлогын тоо нь өөрөө ижилхэн мөн цаасан хэрэглэгдэхүүн ажлын утас бол яг тэр захим хэрэглэгдэхүүн дээр байгаа бодлогын сонголт, бодлогын тоотой ижил байх үс тийм хэрэглэгдэхүүн боловсруулсан. За заах арга зүй бол яг ижилхэн байдлаар тайлбарлан тань ойлгох тий. Заах арга зүй бол ижилхэн байдлаар тийм 3 удаагийн ийм 80 минутын хичээл орсон. Ерөнхийдөө 40 минутын 6 удаагийн хичээл өгсөг. За туршилтын бүлгийн хичээлийг бол интернет шүлжээнд холбогдсон ухаалаг самбар ашигласан
ерөнхийдөө хамгийн арын сурагчдад бол харагдах үст тийм интернет сүлжээнд холбогдсон тийм ухаалаг самбарыг нэг ширхэг ашигласан. За Samsung брендийн 20 ширхэг таблет ашигласан. За таблет нь бол өөр дээр үзэхтэй тийм таблет байгаа. Манай сургууль одоо Солонгосын хөрөнгө оруулалттай анги танхимдаа тийм сургалтын шаардлага хангахуйц тийм таблеттай байгаа. Тэрийг ашигласан байгаа. За тэгээд одоо туршилтын бүлгийнхээ одоо 35 сурагчаа 2-2-оор нь хосоор нь болгоод ажилласан байгаа. Хосоор нь ажиллуулад хяналтын бүлгийн хичээлийг бол шохой самбар мөн саасан хэрэглэгдэхүүн ашиглаж явуулсан байгаа. За сургалтын дизайн нь бол эхлээд онцлогооны 10 дугаар ангид өгсөн агуулгаар бол өөрчилсөн тест авсан байгаа, онцлогоо авсан байгаа. За түүн дээрээ тулгуурлаад туршилт хичээл явуулсан байгаа. 11-ийн ад бол цаасан хэрэглэгдэхүүнтэй, 11-ийн б ангид бол цахим хэрэглэгдэхүүнтэй ийм туршилтын хичээл явуулсан. За үр дүнгийн шалгалтыг бол 40 минутын мэдлэг ойлголтыг шалгах одоо цаасан хэлбэрээр одоо онцлогоо болон үр дүнгийн шалгалтыг бол хоёулангийн цаасан хэлбэрээр авсан байгаа. За судалгаанд ашигласан одоо инструмент буюу судалгаанд ашигласан хэрэглэгдэхүүн одоо судалгаанд ашигласан зүйлс за өмнөх мэдлэгийг онцлохын шалгалтыг бол ийм хэлбэрээр авсан. Мөн яах нь эцсийн үр дүн суурилсан шалгалтыг мөн цаасан хэлбэрээр авсан. За цаасан хэрэглэгдэхүүн нь бол одоо иймэрхүү байдалтай сурагчдын овгнэр анги ажлын хуудсын байдалтай цахим хэрэглэгдэхүүн бол одоо GeoGebra програм хангамжч суурилсан ийм цахим хэрэглэгдэхүүн мөн анги үүсгэж хичээл орсон байгаа. За туршилтын хичээл явуулах одоо заавар зөвлөгөөг багшаасаа мөн одоо шинэ нэрийн сургуулийн оюун чимэг багш GeoGebra институтын ган чимэг багшаас бол одоо туршилтынхаа одоо GeoGebra дээр бэлтгэх хэрэглэгдэхүүнийхээ заавар зөвлөгөө мөн одоо туршилт явуулах анги танхим ямар байх уу тэгээд мөн урьдчилсан тестүүдийг бол авсан байгаа. Бүх одоо та бод маань ажиллаж гин үү, интернет сүлжээ маань болж гин үү, ухаалаг самбар маань шаардлагад нийцэж гин үү гэх мэтчлэн тэгээд хэдэн талаас нь одоо 2 ширхэг камераар одоо ингээд битсэн ийм туршилтын хичээлүүд болсон байгаа. Ухаалаг самбар ашигласан. Одоо энэ дээр л ерөнхийдөө туршилт явуулсан анги маань харагдчихээн. За ангийн даалгавар бол нийт хичээлд бол 35 суралцагч оролцох ёстой. За тэгээд яг GeoGebra анги дээр анги үсгээд цахим хэрэглэгдэхүүнээ сурагч бүрд одоо хүртээмжтэй байдлаар ингээд өгсөн байгаа. Мөн гэрийн даалгаврыг мөн анги үсгээд гэрийн даалгавар өгсөн байгаа. За энэ дээр бол мөн яах нь сурагчид хэдээс хэдэн даалгавар хийсэн байна вэ? Юун дээр алдаад байна вэ? Яаж хийж байна вэ гэсэн энэ алхам бүрийг нь бол хянаад явах юм боломжтой байгаа. За мөн туршилт судалгааны явцд бол гүйцэтгэж буй дасгал даалгаврыг дэлгэцээр хараад заавар зөвлөмж өгсөн. За хичээлийн үед үе шатын өрийг нь хянаж явцын үнэлгээ хийсэн. За онцлогоо ба үр дүнгийн сорилыг цаасан хэлбэрээр 2 бүлгээс авч Excel, SPS програм ашиглан цуглуулсан өгөгдөл дээр боловсруулалт хийсэн байгаа. За судалгааны үр дүнгээ танилцуулъя. За онцлогооны сорил дээр бол хяналтын бүлэг нь 36 сурагчаас туршилтын бүлэг нь бол 35 сурагч бүгд хамрагдсан байгаа. За математик дундч нь бол хяналтын бүлэг 33-133, туршилтын бүлэг 31-143. Стандарт хязгаарлалт нь 12-87, туршилтын бүлэг нь бол 12-40 гэсэн 12.4 гэсэн ийм үзүүлэлттэй байна. За одоо энийг T-тестийн одоо утга нь бол T-ийн утга нь бол 0.63, P-ийн утга нь 0.26. За үр дүн нь бол P-ийн утга нь бол 0.5-аас одоо их учраас ач холбогдолгүй гэсэн ийм одоо үзүүлэлт гарсан. Энэ нь бол бүлгүүд ижил төстэй өмнөх мэдлэгтэй байсан нь бол энэ онцлогооны тестийн үр дүнд бол харагдаж байна гэж үзэж байгаа. За хүснэгт 2 дээр бол үр дүнгийн сорилын одоо статистик үр дүнгууд харагдаж байна. За хяналтын бүлэг нь бол мөн 36 сурагч нь хамрагдсан, туршилтын бүлэгт 35 сурагч хамрагдсан. За хяналтын бүлгийн математик дунд чинь
гүйцэтгэлийн хувь гэсэн үг шүү дээ, тийм. Гүйцэтгэлийн хувь нь бол 45/50, туршилтын бүлгийн гүйцэтгэлийн хувь нь бол 60/29, стандарт хазаалт нь бол 16/64, 18/39 гэсэн ийм статистик үр дүнээр Т-ийн утга нь бол хасах 354, П-ийн утга нь тэг ингэж гарч байгаа нь бол одоо 0,1-ээс бага гэсэн утга гарч байгаа учраас бол энэ бол маш чухал ач холбогдолтой байна гэж үзэж байгаа. За энэ одоо үзүүлэлт нь бол юуг илэрхийлж байна вэ гэхээр бүлгүүдийн ялгаатай мэдлэгтэй нь харагдаж байна гэж байна. Одоо туршилтын үр дүнгийн сорилын одоо статистик үр дүндээ боловсруулалт хийгээд үзэхдээ одоо ялгаатай мэдлэгтэй байна гэдэг нь бол харагдаж байгаа. Тийм учраас бол туршилтын хичээл нь бол хоёр хяналтын бүлэг болон туршилтын бүлэг дээр бол ийм статистик үр дүнгууд харагдаж байна. За энийг одоо юугаар илэрхийлэх юм бол графикаар илэрхийлэх юм бол өмнөх мэдлэг болон туршилтын дараах одоо утгууны мэдлэгийн үр дүнгууд энд одоо маш зөрүүтэй байна гэж харагдаж байна. За түрүүний хэлсэн одоо статистик үр дүнгийн тестүүд нь энд одоо тайлбарлсан байдлаар харагдаж байна. За туршилтын дараа хоёр бүлгийн сорилын үр дүнд бол харьцуулахад маш их зөрүүтэй харагдаж байгаа учраас одоо захим хэрэглэгдэхүүн сургалтын амжилтанд эргээр нөлөөлж байна гэсэн үр дүн гарлаа. За сурагчдын сэтгэл нь бол зарим нэгэн сурагчдын сэтгэлийг энд одоо яг их байдлаар нь оруулж ирсэн байгаа. За зарим нэгэн дуртахад GeoGebra програм хангамж ашиглан хичээлд ороход миний хувьд маш үр дүнтэй олон давуу талтай байсан. За нэгт нь бол жишээн дээр ажиллаж ойлгомжгүй зүйл дээр илүү товч тодорхойгоор мэдэж авсан. За хоёрт нь бол тухайн бодлогын яаж бодох аргачлал томьёо зэргийг харж болно. Харснараа юун дээр алдсан алдаагаа харж алдаагаа залруулах боломжтой байсан гэж үзсэн байна. Энийг 11-ийн Б ангийн буян тогтхой сурагч ütсэн байгаа. За 11-ийн Б ангийн сурагч Бэлгүүн гэдэг сурагч маань GeoGebra програм хангамж ашиглан хичээл орсон нь суралцах үйл явцыг дижитал шийдлээр хөгжүүлж илүү хялбар, за сонирхолтой, цаг хугацааг хэмнэсэн тун таатай үр дүнтэй санагдсан гэсэн байна. За Гişиг Баяр гэдэг сурагч бол за энэ програм хангамж ашиглан хичээл орох үед бол илүү хялбар, шинэлэг, сонирхолтой бас ойлгомжтой байсан. За Ням Дэлгэр гэдэг сурагч бол хүүхд бүрийг сонирхлыг татсан тун оновчтой алдаа бүрийг хялбар болгон заах хичээлүүд үр өгөөжтэй маш их таалагдсан гэсэн ийм сурагчдын сэтгэлдлүүд байна. За эндээс дүгнвэл за 11-р ангийн координатын геометри хичээл захим хэрэглэгдэхүүн ашиглах нь сурагчдын сурлагын амжилтанд эргээр нөлөөлж байгаа нь туршилт судалгааны үр дүнгээс харагдаж байна. За иймээс бол захим хэрэглэгдэхүүнийг тохируулан зөв ашигласнаар хамгийн гол нь тохируулан ашигласнаар одоо сурагчдад агуулгын хоцрогдолгүй, хичээлдээ дуртай, за сонирхолтой байх, алсын занаас бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, мөн багшийн зүгээс бичих цаасны ажил аваарахгүй, мөн байгальд ээлтэй явцын үлдээх сурагч бүрээр тухайн хичээл дээр гаргах, бэлтгэсэн захим үзүүлэнгийн сан бүрдүүлснээр хийн чамар хичээлд ашиглах, за мөн сурагчдад хоцрогдсон агуулгаа нөхөх зэрэг олон давуу талтай байна. За мөн техник ашиглагчийн зөв сурах, хамтдаа хөгжих боломжийг олгож байна. За хэлэлцүүлэг нь цаашид өгөх судалгааг илүү дэлгэрэнгүй, наривчлан сурагчдын итгэвх оролцоонд сурах хүсэл тэмүүлэлт хэрхэн нөлөөлөх нөлөөллийг авч үзэх шаардлагатай гэсэн байна. За зөвлөмж нь интернетийн одоо туршилтын хичээлийг явуулж яхад ямар бэрхшээл, ямар зүйл тулгарч байсан бэ гэхээр интернетийн хүчин чадлыг бол нэмэгдүүлэх шаардлагатай байсан. Манай сургуулийн хувьд гэхдээ одоо ямар төхөөрөмж, хэдий хэмжээний төхөөрөмж, хэдий хэмжээний хүчин чадал ашиглаж одоо интернетэд одоо орох нөөц боломж байна уу гэдгээ судалсны үр дүн дээр одоо
хичээлээ явуулахгүй бол одоо интернетийн хүчний чадлаас хамаарат хацах ч юм уу хичээл маань үр дүнгүй болох ч юм уу тийм асуудал үүсэх магадaltaй учраас одоо интернетийн хүчний чадлыг бол хамгийн түрүүлээд одоо нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн та болон утсыг сайдарч цэнэглэх хэрэгтэй байсан. За сурагчид нэг бүрийн хичээлийн бэлтгэлийг одоо сайн хангуулах нь бол хичээл үр дүнтэй болох одоо хамгийн чухал асуудал байсан. За ном зүйн бол энэ багшийн ном зүйнүүдийг ашигласан байгаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. За ган цэцэг багштай баярлалаа. Яг цагаа барьлаа. За тэгээ багшийн илтгэл бол мөн адил одоо 11-р ангийн тодорхой сэдвт хичээлийн хүрээнд за геогебра дээр тодорхой хэрэглэгдэхүүн бэлдэж ашигласан үр дүнг тоон болон чанарын аргаар судалсан байна. За тэгээ энэ судалгааныхаа үр дүнг бидэнд ингээд танилцууллаа. Мөн ингээд цаашид манай энэ илтгэлийг сонсож байгаа, оролцож байгаа бүх хүмүүс одоо өөрсдийнхөө зааж байгаа хичээл дээр туршин хэрэгжүүлэх боломжтой болов уу гэж бодож байна.